Энэ хэрэг гинтийн ур хилэн агшин зуурын солиорол эсвэл нэг өдрийн дотор төрсэн галзуурал огт биш. Энэ бол удаан хугацаанд дотроо бүрэлдэж бодож төсөөлж, ярилцаж тохирон, орчныг ажиглаж, боломжийг тооцоолж байж хэрэгжүүлсэн гинт хэрэг юм. 2017 оны хавар Инчон хотын жирийн нэгэн орон сууцны хороололд эцэг эхчүүд хүүхдэд тоглоулахад аюул төсөөлдөггүй өдрийн цагаар болсон энэ хэрэг олон хүний амьдралын талаарх итгэлийг үндсээр нь өрчилсөн. Хэргийн гол үлдэгч Ким бол 2000 онд төрсөн, хэрэг гарах үед 17 настай, хууль ёсоор насанд хүрээгүй охин байв. Ким 2016 онд дунд сургуулиа төгсөөд ахлах сургуулийн 1-р ангид элсэн орсонч удалгүй сургуулиа орхисон нэг. Албан ёсны тодорхойлолтоор бол тэр сургуулиас гадуурх өсвөр насны хүүхэд байв. Өдөр бүрийн хичээл, багш, ангийнхан шалгалт, энгийн өсвөр насныхны амьдралын хэмнэл түүний амьдралаас алга болж, оронд нь ганцаардал, интернет, онлайн орон зай түүний өдөр тутмын амьдралын төв болсон. Ким өмнө нь сэтгэл готрлын улмаас эмчилгээ хийлгэж байсан түүхтэй. Энэ хэрэгт насанд хүрээгүй хүмүүс оролцсон тул тэдний бүтэн нэрийг нууцлжээ. Ким охиныг таньдаг байсан хүмүүс түүнийг зүгээр л сул дорой дуугүй хүүхэд гэж дурсдаггүй. Харин ч дотоод ертөнц нь бусдаас төсөөр бодол нь хурц, сонирхол нь харанхуй зүг рүү аажмаар хазааж ихсэн нэгэн байсан гэдэг. Тэр цус, үхэл, задлан шинжилгээ, хүний биеийн бүтэц зэрэг сэдвийг сонирхож, аллах, төгс гэмт хэрэг, цусны мөрийг яаж бүрэн арилгах вэ гэх гэмт хэрэг болон мөрдөгчдийн ном зохиолыг шимтэн цөвлүүлдэг. Энэ бүхэн анхандаа бодит гэмт хэрэг үлдэх оролдлого биш, онлайн төвшний сонирхол төсөөлөл мэт харагдаж байсан ч бодол ба бодит байдлын хоорондох хил аажмаар нэмэрч байлаа. Тэр хэлгэгч нь нурах эхлэл нь 2017 оны 2 дугаар сард Twitter дээр болсон юм. Ким охин тухайн үед Jake Community гэж нэрлэгддэг нэгэн онлайн орчинд идэвхтэй оролцож эхэлсэн. Jake Community гэдэг нь товчоор хэлбэл хэрэглэгчид өөрсдийн зохиомол дүрийг бүтээж, тэр дүрээрээ бусадтай харилцаж, түүх зохиож, зураг зурж, яриа өрнүүлдэг хаалттай эсвэл хагас хаалттай онлайн орчин юм. Гаднаас нь харахад уран зураг, зохиол, дүр бүтээх сонирхолтой мэд боловч дотроо тухайн community-с шалтгаалаад агуулга нь огт өөр болдог. Зарим нь зүгээр л уран сэтгэмж, зарим нь романтик түүх, харин зарим нь хүчирхийлэл, садар самуун, бүр аллах, задлан, хүний биеийг гэмтэх зэрэг бодит амьдралд байж боломгүй сэдвийг дүр эсгэлт, рол плей, хийсвэр ертөнцийн нэрээр ярьж бичиж зурагладаг орчин байлаа. Энэ нь бодит амьдралтай холбоогүй, зүгээр л дүрийн тоглоом гэж оролцогчдод нь тайлбарладагч, тухайн орчинд удаан хугацаанд байвал бодит ба хийсвэр ертөнцийн хил бүдгэрэх эрсдэл өндөр байдаг. Ким охин ийм орчинд нилээд гүн орсон байсан. Тэндэл Ким Пак гэх охинтой танилцжээ. Пак бол Кимээс 2 насаар ихч 1998 онд төрсэн. 2017 оны 2 дугаар сард охидын ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орохоор дахин бэлдэж байсан охин байж. Хоёр охин бодит амьдрал дээр огт уулзаж байгаагүй ч онлайнаар маш хурдан дотносв. Тэднийг ойртуулсан зүйл нь нас, сургууль, бодит амьдралын туршлага биш, харин сонирхол байлаа. Пак охинч жирийн хэрэглэгч биш байсан. Тэр хүний биеийн тодорхой хэсэг тухайлбал хуруу, уушиг зэрэгт сонирхолтой гэдгээ нуудаггүй, заримдаа үнийгээ дүрийн нэг хэсэг хийсвэр ертөнцийн яриа гэж тайлбарлана. Эхэндээ тэдний хоорондын яриа хийсвэр, виртуал, бодит амьдралтай холбоогүй мэт санагдаж болохоор байсан ч хэрвээ бодиттой хүн байсан бол яах вэ? Үнэхээр боломжтой бол зүгээр дүр биш бодит байдалд яах байсан бол гэх асуултууд аажмаар гарч эхэлсэн нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон юм. Энэ бол зүгээр нэг тоглоомын асуулт биш, харин бодит байдал руу алхсан анхны алхам байв. 2017 оны 3 дугаар сарын сүүлчээр Ким Пак 2 бодит хүнийг алах тухай анхудаа шууд тодорхой ярьж эхэлсэн. Энэ нь санамсаргүй хэн нэгний уур хүрсэн агшин биш, бодож төлөвлөсөн, дахин ярилцсан сэдэв байлаа. Тэд бай сонгохдоо ч санамсаргүй хандсангүй, эсэргүүцэл үзүүлж чадахгүй биеийн хүч суул ганцаараа явдаг, сураггүй болсон ч шууд анзаарагдахгүй байж магадгүй хүн. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэд. Хэрэг үлдэх газраач тооцоолсон. Камер багтай хүмүүсийн анхаарал сул өөрсдийг нь тодорхойлох боломж багтай орчин. Пак охин Ким тандан CCTV буюу хяналтын камеруудын байршлыг шалгах, камер байж магадгүй газраар орохдоо хувцас солих, танигдахгүй байх талаар анхааруулж зөвлөсөн нь хожим зөвлөгөө бус бодит утгаараа заавар байсан нь ил болсон. Харин Ким охин энэ бүхнийг хэрэгжүүлэх чадвартай байв. Тэр судалж, ажиглаж, бэлтгэж эхлэв. Нэг өдөр Ким ээжийнхээ хувцсыг өмсөж, нарны шилзүүн, орон сууцны ойролцоох хүүхдийн тоглоомын талбайд сууж, тоглож буй хүүхдүүдийг чимээгүйхэн ажиглав.
Тэр мөчид энэ хэрэг аль хэдийн бодлын төвшнөөс гарч бодит үйлдэл шилжихэд маш ойрхон байсан. Энэ мөчид бараг бүх зүйл бэлэн болсон байлаа. Зөвхөн нэг л зүйл дутуу байсан нь бодит үйлдэл. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өглөө Ким аль хэдийн шийдсэн байдалтай сэрсэн байдаг. Тэр өдөр ямар нэгэн онцгой төлөвлөгөөтэй мэд гаднаас харагдахгүй ч дотроо бол аль хэдийн олон удаа төсөөлж толгой дотроо дахин давтсан хувилбараа хэрэгжүүлэхээр бэлдсэн байв. Өглөөний 10 цаг 50 минутын орчимд Ким ээжийнхээ хувцсыг өмсөж нарны шилзүүн гаднах төрхөө зориудаар өөрчилсөн байдалтай Пак тандан ан хийхээр гарлаа гэсэн утгатай мессеж илгээж өөрийнхөө зургийг хамт явуулсан. Энэ өгүүлбэр нь хожим мөрдөн шалгалтаар зүгээр нэг хөнгөн үг биш, тухайн өдрийн зорилгыг илэрхийлсэн дохой байсан нь тодорхой болсон юм. Ким гэрийнхэн ойролцоох хүүхдийн тоглоомын талбайд очиж санал дээр суун ухаалаг уцаараа ойролцоох бага сургуулийн хичээл тарах цаг 7 хоногийн сургалтын хуваарийг шалгаж эхлэв. Энэ нь тухайн өдөр хэн хизээ хаана ганцаараа үлдэх магадaltaйг тооцоолох оролдлого байж. Тэр энэ орчныг сайн танина, хэн тоглодог, хэн хэнийгээ дагуулж авдаг, хэн төр салж ганцаараа үлддгийг ажиглана. Үд дунд өнгөрч хүүхдүүд тоглож эцэг эхийн анхаарал сулрах цаг ойртож байлаа. Өдрийн 12 цаг 44 минутын орчимд тухайн тоглоомын талбайд хоёр найзтайгаа хамт тоглож байсан бага сургуулийн 2 дугаар ангийн охин Ари тоглож байгаад гэртээ оройтох болсноо мэдэгдэх хэрэгтэй болжээ. Охин эцэг эх рүүгээ залгахын тулд цүнхтэй гар утсаа хайж байхдаа ойролцоох сандал дээр сууж байсан ээжийнхээ хувцастай насанд хүрсэн эмэгтэй мэгт харагдах Кимд ойртож очин утсаа төр зээж болох уу гэж асуусан байна. Энэ мөч бол Кимийн хувьд хамгийн чухал мөч байсан. Төлөвлөгөөнд байгаагүй ч бүх зүйл түүний талд эргэж буй мэд санагдсан агш. Ким хожим мөрдөн байцаалтын үеэр ажил маш амархан бүтэж байна гэж бодсон хэмээн ярьсан байдаг. Тэр охинд утасныхын цэнийг дууссан гэж хэлээд оронд нь гэрийн утсаар ярьж болно хэмээн өөрийн гэрлүүгээ дагуулж явах санал тавьсан. Ари охин түүнийг сэжиглээгүй. Тэр үед Кимийн хамт сууж байсан сандал түүний хувцас насанд хүрсэн хүний төрх нь аюулгүй мэд харагдуулж байлаа. Аритай тоглож байсан хоёр найз нь энэ үед шашны хүмүүсийн дуудлагаар хэсэг хугацаанд өөр тийш явсан байсан нөхцөл байдлыг улам бүр Кимийн хүсснээр эргүүлв. Кимийн гэр орон сууцны 15 дугаар давхурт байрладаг байсан ч камерыг тооцоолж лифтнээс 13 давхурт бууж үлдсэн хоёр давхрыг шатаар өгсөн. Энэ нь санамсаргүй сонголт биш, камерын хараанд өртөх магадлалыг багасгах гэсэн санаатай үйлдэл байв. Өдрийн 1 цагийн орчимд Ким Ари охиныг гэртээ оруулж, мууртайгаа тоглолон хэсэг хугацаанд тайвшруулж, орчныг аюулгүй мэт мэдрүүлэхийг оролдлоо. Энэ үед тэр хамсатан Пак охин тандан барьж авчирлаа, амьд байна, охин гих утгатай мессежүүдийг илгээв. Пакийн хариуж ирсэн байдаг, камеруудыг шалгасан нь, хуруу нь гоё гих мэт асуултууд байлаа. Эдгээр мессежүүд нь тухайн мөчид хийсвэр яриа биш, бодит байдал дээр яг юу болж байгааг баталгаажуулж буй харилцаа байсан. Удалгүй Ким Ари охины ард очиж таблетын цэнгэлэгчийн кабелаар хүзүүг нь бон ухаан алдуулав. Охин эсэргүүцэх боломж бараг байгаагүй. 17 настай Ким энэ мөчид зогсож болох байсан ч зогссонгүй. Тэр дахин кабелыг чангалж ухаангүй хэвтэж байсан Ари охиныг эцэслэн боомлж амийг нь хороожээ. Энэ бол төлөвлөгөөний хамгийн гол хэсэг байв. Хожим задлан шинжилгээгээр охин боомлуулж нас барсан нь тогтоогдсон бөгөөд Ким өөрөө ч таблетын цэнгэлэгчийн кабелаар алсан гэж хүлээн зөвшөөрчээ. Харин аллага дууссангүй, дараагийн илүү амжигтай хэсэг эхэллээ. Ким охин цогцыг угаалгын өрөөлөө чирч аваачин хувцсыг нь тайлж, баруун гарын чигчийн хурууг нь эхэлж тарьсан. Дараа нь цогцыг зэрэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ үйл явцын үеэр Ким Пак тандан авраач нүдний өмнө хүн өгчихсэн байна. Цус хэтэрхий их байна, аимшигтай байна гэх утгатай мессеж илгээж бас ойролцоогоор 8 минутын турш утасны яриа үргэлжилсэн. Ким уйлж айж буугаа илэрхийлж байхад Пак хэлэхдээ тайван бай, өөрөө зохицуул гэх мэт үгсэлсэн нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байдаг. Энэхүү утасны ярианы дараа Ким илт тайвширч цаашдын үйлдэлээ үргэлжлүүлсэн. Тэр хэсэгжилсэн цогцыг хогийн ууданд хийж, өөрийн орон сууцны дээвэр дээр гарч байгууламжийн орой дээр шат ашиглан нуужээ. Зарим үлдэгдлийг орон сууцны хоолны хаягдлын савнд хаясан бөгөөд гэрээс гарахдаа орж ирэхдээ өмсөж байсан хувцаасаа тис өөр хувцс өмснө нь камерын мөрдлөгийг бодлуулахыг оролдсон үйлдэл. Тэр өдөр Ким гэрээсээ гараад метрогоор Сөүл рүү явж оройн Пакта уулзсан цогцсны үлдэгдэл бүх юутыг дамжуулж өгчээ. Тэд хэдэн цагийн турш хот дотор хамт явж хооллож цогцсны талаар ярилцаж байсан ч гаднаас нь харахад огт сандраагүй, жирийн хүмүүс мэд авирсан нь хожим олон нийтийг цочирд болсон юм.
Энэ үед харин 8 настай Ари охины гэр бүл хүүхдээ хайж эхэлсэн байлаа. Ари охин орой болтол гэртээ ирээгүй байхад эцэг их нэхэндээ том аюул тохиолдсон гэж бодоогүй. Хүүхдүүд хоорондоо тоглож байгаад нэгнийхээ гэрт орчихсон байж магадгүй. Эсвэл ойр хавьд жаахан саадсан байж болох энгийн таамаглал тэдний толгойд хамгийн дөрөнд орж ирсэн. Гэвч цаг өнгөрөх тусам утсаа авахгүй сураг чимээгүй хэвээр байх нь айцыг ажмаар нэмэгдүүлж эхэлв. Ингээд эцэг их нь цагдаад мэдгдсэн байна. Цагдаа нар ихний ээлжинд хүүхдийн хамгийн сүлд байсан байршлыг тогтоохоор ойр орчмыг шалгаж эхэлсэн ба удалгүй тоглоомын талбай ойролцоо Ари охины цүнх ганцаараа орхисон байсныг олж илрүүлв. Энэ мөчөөс эхлэн байдал жирийн нэгэн оройтсон хэрэг биш болсныг ойлгожээ. Цагдаа нар орон сууцны хорооллын доторх камерын бичлэгүүдийг шалгаж эхэлсэн. Удалгүй нэг бичлэг дээр Ари охин үл таних насанд хүрсэн эмэгтэй мэт харагдах хүнтэй хамт лифтэнд сууж байгааг олж харжээ. Энэ бичлэг богинохон шийдвэрлэх ач холбогдолтой байлаа. Лифт аль давхарт очиж зогссоныг тогтоох боломжтой байсан бөгөөд тухайн давхрын айлуудаар нэг бүрчлэн шалгах ажиллагаа шуурхай эхэлв. Энэ явц орон сууцны орсон суугчдын дунд шуурхай гарахв. Байрны чат группэнд цагдаагийн явц хин хаан шалгуулж байгааг бодит цаг дээр дамжуулж эхэлсэн нь айдас сандарлыг улам нэмэгдүүлв. Эцэстэн шалгалт Кимийн амьдардаг орц давхарт хурж ирэхэд Кимийн ээж камер дээр хүнийг хараад манай охин байж магадгүй гэж хэлсэн байдаг. Энэ бол ээж хүний хувьд итгэмээргүй хэлхээс өөр аргагүй мөч байсан. Ким тэр үед аль хэдийн гэртээ буцаж ирсэн байв. Оройн 10 цаг өнгөрсний дараа орон сууцны дээвэр дээр хүмүүсийн анзаарахгүй өнгөрч болох бүтэц байгууламжийн орой дээрээс Ари охины цогцыг олов. Цогцыг хамгийн түрүүнд харсан хүмүүсийн нэг нь эцэг нь байсан гэх баримт дараа нь олон хүний сэтгэлийг дахин шархтуулжээ. Тэр мөчид энэ хэрэг энгийн алга бололт биш, харин эргэж нөхөж баршгүй аимшигтай гэмт хэрэг гэдэг нь тодорхой болсон юм. Цагдаа нар Ким охины гэрийг нэгжих явцдаа Ари охины гутлыг олж илрүүлсэн нь мөрдөн шалгалтын шийдвэрлэх нотолгоо болов. Үүний дараа Кимийг яаралтай баривчилсан. Баривчилгааны дараах анхны мэдүүлэгтээ Ким зүүдэндээ охины гидсийг зүсэж байгаа мэт санагдсан гэх мэт ойлгомжгүй хариуцлагаас бултах мэт үг хэлж байсан ч удалгүй цэнэглэгчийн кабелээр боомлж ясан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үндэсний шүүх шинжилгээний байгууллагын задлан шинжилгээгээр ч үхлийн шалтгаан боомлолт болох нь тогтогдсон. Энэ үед олон нийтэд Кимийн нас, хүйс, хэрэг үлдсэн арга барил ил болж цочрол улам нэмэгдэв. Харин мөрдөн шалгалт энд дуусаагүй. Ким ганцаараа ийм нарийн төлөвлөсөн, дараалсан үйлдэл хийсэн эсэх нь асуулт хэвээр үлдэв. Цагдаа нар түүний утсыг салгаж, Пактай солилцсон мессеж дуудлагуудыг олж илрүүлв. Мессежүүдийн агуулга, цаг хугацаа, асуулт хариулт нь Пак охин уг хэрэгт огт хамаагүй байж магадгүй гэх тайлбарыг улам бүр сулруулж байлаа. Тиймээс 4-р сарын 10-нд Пакийг хэрэгт тусалсан байж болзошгүй этгээдээр баривчлав. Пак ихэндээ бүхнийг үгүйсгэж жинхэнэ аллах гэж бодоогүй. Зүгээр л тоглоомын яриа байсан гэж мэдүүлсэн ч Кимтэй хийсэн яриа тэдний уулзалтын камерын бичлэгүүд. Цогцос дамжуулсан хөдөлгөөнүүд нь Пакийн оролцоог тодорхой хэмжээнд баталж байв. Ингэснээр хэрэг хоёр хүний нэрээр зэрэгцэн бичигдэх болсон. Ким охин бол гардан үйлдэгч. Пак охин бол дор хаяж мэдж байсан, магадгүй чиглүүлж байсан хүн байж болзошгүй гэх хэрэгэлзээ мөрдөн шалгалтын төвд орж ирв. Гэхдээ энэ хоёрын хэн нь гол санаачлагч, хэн нь нөгөө хүний нөлөөнд автсан бэ гэдэг асуулт дараагийн саруудад шүүх танхимд хамгийн их маргаан дагуулсан сэдэв болж хувирна. Ким охиныг баривчилсны дараа мөрдөн базаалт нэг чигтээ явсангүй, харин улам олон залуу асуулт үүсгэж эхэллээ. Хамгийн ихэнд хөндөгдсөн сэдэв бол Кимийн сэтгцийн байдал. Ким өөрөө анхны мэдүүлгүүддээ сайн санахгүй байна. Ухаан бүрхэг байсан, өөр нэг нь дотор минь байсан гэх мэт үгсийг ашиглаж, аажмаар өөрийгөө олон өөр зан төлөвтэй, өөрөөр хэлбэл сэтгэл хуваагдах өвчтэй гэдгээ тайлбарлаж эхэлсэн байдаг. Заримдаа тэр өөрийн дотор харанхуй харгас нэгэн байдаг тухай ярьж, тэр нь өөрийнх нь хүсэл биш, хяналтаас нь гадуур гарч ирдэг гэх мэтээр мэдүүлж байлаа. Гэвч мөрдөн шалгалтын явцад ил болсон баримтууд түүний энэ тайлбартай зөрчилдөж байв. Камерын байршлыг тооцоолж, лифтнээс зориуд дутуу бууж, хувцас сольж, цогцыг хэд хэдэн өөр газар тараа нууж, хот хооронд зорчиж, уулзалт зохион байгуулсан бүх үйлдэл нь урьдчилан бодож төлөвлөөгүй хяналтаа алдсан хүний үйлдэл гэхээс илүүтэйгээр хүйтэн тооцоотой гэмт хэрэгтний дүр төрхийг харуулж байлаа. Цагдаа нар ч үүнийг анзаарч, Ким өмнө нь сэтгэл готрал зарим эмчилгээний түүхтэйж энэ хэрэг нь ердийн сэтгцийн өвчнөөс гардаг гинтийн хий үзэгдэлд автсан халдлагаас огт өөр гэж дүгнэв. Тиймээс сэтгцийн эмгэг нь шууд шалтгаан болсон гэх дүгнэлтийг хүлээж аваагүй. Харин жисэргээрээ энэ хэрэг бол бодож боловсруулсан төлөвлөгөөтэй аллах гэж үзв. Үүнтэй зэрэгцэн Пакийн байр суурьж тогтворгүй болж эхлэв.
Тэр анх баривчлагдахдаа бодит аллага болсон гэж мэдээгүй. Бүх зүйл хийсвэр дүрийн яриа байсан гэж мэдүүлж байсан. Бас Кимийн өгсөн уутанд жинхэнэ зогс байсан мэдээгүй, зүгээр л тоглоомын эзүүл гэж бодсон гэж тайлбарлав. Гэвч мөрдөн шалгалтаар ил болсон мессежүүд утасны ярианууд энэ тайлбарыг улам бүр ганхуулж эхлэв. Ким аллага үлдэж байх мөчөд илгээсэн мессежүүд Пакийн асуултууд хариу өгсүүд нь зүгээр дүрийн тоглоом гэхээс илүүтэй бодит нөхцөл байдлыг тодорхой ойлгож байсныг илтгэж байлаа. Гэсэн ч хэн нь гол удирдагч байсан бэ гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэв. Зарим үед Ким өөрийгөө Пакийн нөлөөнд авсан, чиглүүлэлд авсан хохирогч мэт дүрслэхийг оролдож, зарим үед бүх хариуцлагыг өөр дээрээ авах мэт ярьж байсан. Пакийн хувьд ч мөн адил өөрийгөө мдээгүй ойлгоогүй гэдгээс бүрэн оролцоогүй гэх байр суурь руу шилжиж байлаа. Ийхүү хоёр хүний мэдүүлэг хоорондоо зөрчилдөж байнга өөрчлөгдөх нь мөрдөн шалгалтыг улам хүндрүүлв. Прокурорууд энэ хоёрын харилцааг илүү гүнзгий задлан шинжилж эхэлсэн. Тэдний хооронд зүгээр нэг онлайн танилуудын харилцаа байгаагүй, харин сэтгэл зүйн хувьд тэгш бус нэг нь нөгөөгөө удирдах, нөгөөх нь дагах хэлбэртэй холбоо байсан байж магадгүй гэсэн таамаг гарч ирв. Ким өмнө нь ганцаардал сэтгэл хөдлөлийн савлгаатай байсныг мэдүүлэг ойр дотны хүмүүсийн ярианаас олж тогтоосон бол Пак илүү тайван, тооцоотой, үг яриагаар нөлөөлөх хандлагатай хүн байсан гэх дүр зураг аажмаар бүрэлдэж байлаа. Гэвч энэ бүхэн нотлох баримтаар батлагдах ёстой. Ингэж байцаалт үргэлжилж байх оронд олон нийт энэ хэргийг анхааралтай ажиглаж байсан. Насанд хүрээгүй охин ийм гэмтэрийг үйлдсэн нь өөрөө хангалттай цочирдон байсан бол хоёр дахь охин мөн адил залуу эмэгтэй оролцсон байж болзошгүй гэдэг нь нийгмийн уур амьсгалыг улам хурцтгалаа. Хэвлэл мэдээлэл Кимийн сэтгцийн байдал Пакийн гэр бүл өмгөөлөгчдийн тоо тэдний арт талын талаар таамаг дэвшүүлж эхлэв. Энэ үед хэрэг аль хэдийн шүүх рүү шилжих шатанд орж бодит баримт сэтгэл зүйн үнэлгээ, хууль зүйн тайлбарууд мөргөлдөх урт хүнд зам эхэлж байлаа. Шүүх хурал эхлэх үед энэ хэрэг аль хэдийн нийгмийн айдас уур хилэн эргэлзээг нэг дор тээсэн бэлэгдэл болж хуурсан байв. Танхимд суусан хүмүүсийн анхаарал зөвхөн ял шийтгэлд бус яагаад гэдэг асуултад чиглэж байсан. Ким анхны шүүх хурал дээрээ аллага үлдснээ хүлээн зөвшөөрсөн ч үүнийг төлөвлөсөн гэмт хэрэгтэн биш, сэтгцийн байдал нь тогтворгүй байсан агшинд гарсан үйлдэл хэмээн тайлбарлав. Тэр өөрийн дотор өөр нэгэн зан төлөв, өөрөөр хэлбэл харгас хяналтгүй нэгэн байдаг тухай ярьж, тэр зан төлөв нь тухайн өдөр гарч ирсэн мэт дүрслэн өгүүлв. Гэвч прокуроруудын асуулт баримтууд түүний тайлбарыг алхам алхмаар нурааж байв. Камерын байршлыг тооцоосон хөдөлгөөн, лифтнээс зориудаар дутуу буусан үйлдэл. Гэрт оруулж тайвшруулах зам байтал, аллагаас хойш мөр баллах дараалсан алхмууд. Улмаар хот хооронд зорчиж, уулзалт хийсэн баримтууд нь ухаангүй байдал гэх тайлбартай нийцэхгүй байсан. Сэтгцийн шинжээчид шүүхэд дуудагдан ирж, Кимийн өмнөх хэмжилгээний түүхийг тайлбарсан ч хэрэг үлдэх үед бодит байдлыг ойлгох чадвар алдагдсан гэх нотолгоо хангалтгүй гэж мэдүүлв. Зарим шинжээч Кимийг сэтгцийн хүнд эмгэгтэй гэхээс илүүтэйгээр хүйтэн тооцоотой, бусдын хариу үйлдэлийг урьдчилан төсөөлж чаддаг төрлийн хүн байж болзошгүй гэж үзэж байв. Энэ дүгнэлт олон хүний сэтгэлийг улам бүр түгшээсэн, учир нь өвчтөй байсан учраас гэдэг тайлбар энд тохирох боломжгүй болж эхэлсэн юм. Пак охины шүүх хуралч үүнээс ч илүү маргаантай өрнөв. Пак өөрийгөө бодит алга болсон гэдгийг мэдээгүй. Бүх яриа нь онлайн дүрийн хүрээнд байсан, бодит амьдралд хэрэгжинэ гэж огт төсөөлөөгүй хэмээн мэдүүлсээр байлаа. Гэвч прокурорууд түүний илгээсэн мессежүүдийг танхимд уншиж, цаг хугацаа нөхцөл байдалтай тулган асуухад Пакийн тайлбар улам бүр зөрчилдөж эхлэв. Камерыг шалгасан уу гэх мэт асуулт тайван бай гэсэн үгсүүд. Бас түүний цогцос дамжуулж авсны дараах зам байдал нь бодит байдлыг мдээгүй хүний үйлдэл гэхээс илүүтэй ядаж нөхцөл байдлыг ойлгож байсан хүний үйлдэл мэт харагдаж байлаа. Энэ үед Кимийн мэдүүлэгч гинэт өөрчлөгдөв. Анх Пакийг хамгаалж мдээгүй гэж ярьж байсан Ким шүүхийн явцад Пак өөрийг нь удаа дараа өдөөж чиглүүлж байсан гэж мэдүүлж эхлэв. Тэр өөрийгөө ганцаардмал хэн нэгний анхааралд үлдсэн байсан, Пактай харилцах харилцаа нь өөрийнх нь хувьд маш чухал байсан тул Пакийн хэлсэн үг бүрийг хэтрүүлэн хүлээж авсан гэж тайлбарлажээ. Харин Пак үүнийг эрс үгүйсгэж, Ким өөрийнхөө хариуцлагыг багасгахын тулд бурууг шилжүүлж байна гэж мэдгдсэн. Ийхүү энэ хоёрын мэдүүлэг шүүх танхимд нүүр тулан мөргөлдөж, аль нь үнэн бэ гэдэг асуулт улам тодорчээ. Энэ маргаан шүүхийн танхимаас гадна нийгэмд ч халуун сэдэв болов. Зарим нь Кимийг бүхнийг өөрөө төлөвлөсөн жинхэнэ гол гэмт хэрэгтэн гэж үзсэн бол, зарим нь Пак илүү залтай, нөлөөлөгч байр суурьтай байсан байж магадгүй гэж хардав. Гэхдээ ямар ч байр сууриас харсан нэг үнэн тодорхой байлаа. Хохирогч хүүхдийн амьдрал эргэж ирэхгүй. Харин 2 өсвөр насны охидын амьдралч мөн энэ хэрэгтэй хамт үндсээрээ өөрчлөгдсөн. Шүүх хурал үргэлжилсээр танхим доторх агаар хүндэрч
Асуулт бүр хариулт бус дараагийн асуултыг л төрүүлж байлаа. Энэ бүхний эцэс шүүгчид баримт, мэдүүлэг, сэтгцийн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн жинлэж нийгэмд ямар дохио өгөх ёстойгоо шийдэх мөч ойртож байлаа. Шүүхийн эцсийн өдөр танхимд суусан хүмүүс аль хэдийн ямар ч ял энэ хэрэгт хангалтгүй гэдгийг ойлгосон байв. Бисэн шүүх хууль тулгуурлан шийдвэр гаргахаас өөр сонголтгүй байсан. 2017 оны 9-р сарын 22-нд Инчоны дүүргийн шүүх анхан шатны шийдвэрийг уншив. Шүүх Кимийг төлөвлөгөөтэй ухамсартайгаар бага насны хүүхдийг хөнөөсөн гэж үзэж, сэтгцийн эмггийн улмаас хариуцлага хүлээх чадваргүй байсан гэх бүх маргааныг нийцэв. Гэвч Ким хэрэг үлдэх үедээ хууль ёсоор насанд хүрээгүй, өөрөөр хэлбэл 18 нас хүрээгүй байсан тул шүүх түүнийг насанд хүрсэн этгээдэд оногдуулах ёстой, цаазаар авах ял эсвэл бүх насаар нь хорих ял оноох боломжгүй болсон юм. Иймээс Кимд хуульд заасан дээд хэмжээ болох 20 жилийн ялыг оноож. Шүүгч шийдвэрээ тайлбарлахдаа хэрвээ насанд хүрсэн этгээд байсан бол энэ хэрэгт бүх насаар нь хорихол оноохоос өөр аргагүй хэмээн онцолсон нь олон нийтийн анхаарлыг татсан. Үүнээс гадна шүүх Кимийг суллагдсны дараа дахин гэмт хэрэг үлдэх өндөр эрсдэлтэй гэж үзэж, хорих ялаа бүрэн эдэлж дууссаны дараа 30 жилийн хугацаанд байршил тогтоогч электрон төхөөрөмж зүүх нэмэлт ялыг өгчээ. Өөрөөр хэлбэл Ким шоронд байх хугацаанд электрон гав зүүхгүй, харин суллагдаж нийгэмд гарсны дараа 30 жилийн турш байршлыг нь хянах шийдвэр гаргасан юм. Энэ нь шийтгэл гэхээс илүү нийгмийг хамгаалах зорилготой хяналтын арга хэмжээ гэж тайлбарлагдсан. Харин Пакийн хувьд анхан шатны шүүх түүнийг Кимтэй хамтран гэмт хэрэг зохион байгуулсан. Чиглүүлсэн гэж үзэж бүх насаар нь хорих ялыг оноож. Гэвч энэ шийдвэр давж заалдах шатанд өөрчлөгдсөн байдаг. Давж заалдах шатны шүүх Кимийн мэдүүлэг олон удаа өөрчлөгдсөн. Пакийн шууд зааварчилгаа удирдлагыг нотлох шийдвэрлэх баримт дутмаг гэж үзэж, Пакийг хамтран гүйцэтгэгч бус аллагад тусалсан этгээдгэж дахин ангилав. Ингэснээр 19 настай Пак охины ял 13 жилийн ял болон буурчээ. Шүүхийн шийдвэр уншигдсан мөчид танхимд нам хүм ноёлсон, хинч баярлаагүй, хин сэтгэл хансангүй. Ял шийтгэл тогтоогдсон ч хохирогч хүүхдийн амьдрал эргэж ирэхгүй. Түүний гэр бүлийн амьдралж хуучин хэвэндээ орохгүй гэдгийг бүгд ойлгож байлаа.